Сайн байцгаана уу киночтой. Өнөөдөр та бүхэндээ зориулаад Will Smith болон Tommy Lee Jones нарын тоглосон Men in Black киноны 1-р ангийг ярьж өгөхөөр бэлдлээ. За үүнээс өмнө киночдод хандаж хэлэхэд цаан чин Хуур Music Festival 10 жилийн ойгоор бүрэн шинжилэл хийгээд Гачууртын Монгол шилтгэн цогцлборт 6 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Наадмын талбайд хөгжмийн урсгал бүрийн онцлогийг тусгасан 5 тайцтай байх болно. Үүнд нь Main Stage, Savдаг Stage, Hood Stage, Нисдэг Stage, Ламер Дох ингээс нийт 5 төрлийн тайз үзэгчдийг угтах юм байна. 10 жилийн ойгоор айхтрэм хийх гэж байгаа гэдгийг зарим уран бүтээлчдийн нэрсээс хараад л мэдэж болно. Товчхон л дуртахад Хүү, Форд, Харанг, Никитон, Нисванас бас олон улсаас Эйжл, Янлиг, Аха, Nine Treasures оролцох юм байна. Мөнгө хүрэхгүй гэж айлтгүй. Сон зээлийн апаар 10 хуваагаад төлж болох юм байна. 10 шүү дээ. За ингээд кинонд орцгоё. Кино маань нэгэн сон нисч буугаар эхэлнэ. Энэ сон явж өгч байна. Зам дээгүр машин дундуур явсаар байгаад нэг машины цонхыг очиж мөргөд бяцарчлаа. Тэгсэн тэр машин дотор нь баахан мексикчүүд байж байхын тэр. Тэдний замыг хэсэг цагдаа нар хаагаад зогссон байна. Цагдаа жолоочийг зогсоогоод ноён дэг. Ачааг чин шалгах хэрэгтэй болох нь те. Ачаан дотор хүмүүс нарийн их л айж байгаа болтой шүү. Гар нь чичрээд байна. Дотор хүмүүсийг гаргаад жолоочтой ярьж байтал өөр нэг машинтай хүмүүс ирж байна. Машинаасаа буухта. АНС 6 дугаар хэлтэс. За тэгэд мөр эцгэд билнэ. Бүтүүлэг асуулт бай шүү Кей. Энэ залуу бол манай киноны гол дүр Кей. Тэгэд ачааны машинаас бууж ирсэн хүмүүсээс испани хэлээр нэг-нэгээр нь асуулт асуугаад байна. Эмээ, Америкт тавтай морил. Чи яах гэж байна? Ажил хийх гэж байна уу? Чи ч басуу. Тэгэд хамгийн захад зогсож буй залуу гараад ирлээ. Би чиний нүүрлүү цохиул яах вэ? Чи жосто царэ муутай юм а. Чи испанаар ярьдаггүй мó? За бид олчлоо. Хайгаад байсан хүнээ олсон бол та бусад хүмүүсийг нь зүгээр явуулчлаа. Барьсан хүнээ дагуулад цааш явдаг. Тэгэд хүмүүсээс далд газар очиод хувцсыг нь уртал. Яг үнэндээ хүн биш. Харин хайр гаргийн амтан байна. Майки, чи хэд удаа гэрээгээ зөрчснөө мэдэж байна уу? 1, 7 гэж. Алив наад толгоогоо наашаа өг. Тэгэд бүх гар хөлөө дээш нь өрг. Нөгөө цагдаа нарын нэг нь тэднийг дагаад ирдсэн байна. Тэгсэн Майки түүнийг хараад шууд түн рүү дайрлаа. Кей, наадха бууд гэд хамтрагчаа хэлдэл. Буудаж чадахгүй унгаачлаа. Нөгөө харийн нөхөр яг цагдаа төрдгийн даван дээр. Кей өөрөө буудчлаа. Би тү цэнхэр цус. Нөгөө цагдаа нь тэр хүн биш байсан. Тийм ээ, тэр хүн биш. Түүний гидс дотор нь чиний нүүрэнд наалчихсан байна. Тэндээс өөр цагдаа нараас хүрээд ирлээ. Энэ үед өөр нэг машин ирж байна. Дотроос нь хүмүүс гарч ирээд тэр хавийг нь галаар цэвэрлээд байна. Харин Кей цагдаа нарыг "За наашаа хараарай. Та нарын асуултын хариулт энд байгаа" гэд төхөөрөмж рүү бүгдийг харуулж байгаад дарчлаа. Гэрэл анивчаад өргөжлүүлэн Кей. Та нар энэ дэлбэрэлтийн араас амьд байгаа чинь гайхалтай шүү. Юу? Яасан гинэ? Юу дэлбэрсэн гэж? Цагдаа нар саяны болсон явдлыг мартчихсан байна. Ингиж мартуулдаг байх нь биш. Буцаад хамтрагч дээр ирэх үед түрүүний явдалд намайг уучлаарай. Одоо би амрах хэрэгтэй бололтой. Тэднийг хөөж байснаа санах байх та. Үгүй чи санахгүй. Ингэснэ хар шилээ зүүж байгаад нөгөө төгөрөмжөд арчлаа. Ингээд хамтрагчийнхаа ой санамжийг арчичдаг. Дүрс шилжиж Нью-Йоркт нэг цагдаа гэмт хэрэгтнийг хөөж байна. Зогсооч. Тэгсэн хөөж байсан хүн гүүрэн дээрээс үсэрчлээ. Амрын шууд 2 хөл дээр буужж байна шүү. Энгийн нөхөр биш бололтой. Цагдаач араас нь хөөх гэд задгаад авиртай автобус руу үсрээд дагаад хөөлөө. Бас л хуйхтай ирвэ шүү. Өөр нэг машинаас зүгдээд замаа тавчилчин. Тэгээд шууд урд нь буугаад хан руу түлхээд бариад авна. Цагдаагийн тэмдэгэ харуулад чи энийг харж байна уу? Чи энийг харсан уу? Энэ чамайг баривчилж байна гэсэн үг заа юу. Нөгөөх нь харин зөрүүлээд нэг сонин буу гаргаж ирж байна шүү. Цагдаа түлхээд унгатал буу хагарснаа шатаад алгуулчлаа. Тэгснэ цагдааг түлхээд хан дээр гიშгснэ агаар дээр 180 эргээд зүгтааждаг. Цагдаа шокнд орж байна. Гэхдээ ганд буурахгүй араас нь хөөдөг. Тэгсэн нөгөөх нь нэг барилга руу шууд авирч байна шүү. Манай хүн шууд араас нь хөөгд орлоо. Тэгээ дээвэр рүү гарах гэж байна. Нөгөөх нь харин гарцаагаад хаалгануудыг татаж үзээд яваад байна. Бүгд төгжээтэй байгаад байна шүү. Нэг хаалга онгорхой байхаар нь таттал. Өөдөөс нь харин цагдаа зогсож байна. Тэр ирж байгаа. Намайг ажиллаа гүйцэтгэж чадахгүй болохоор тэр өөрөө ирж байгаа. Чи одоо зугтаж чадахгүй. Чиний амьдардаг дэлхий сүрэх гэж байна. Тэгээд нүдээ нэг ирмээд хоошоо алхасаар байгаад унаад өгчлээ. Ингэтлээ айж байхыг бодоход их л эвгүй нөхөр ирж байх шиг байна. Тэр үеэр нэг фермийн байшингийн урд нисдэг тавг унаад ирлээ. Байшингийн эзэн буутаа гараад очтол. Наад зэвсгээ газар хай. Миний гараас бууг маань булаах гээд оролдоод үзэлтэй. Сонлыг чинь хүлээж авлаа. Гэснээр саруу гарч ирээд түүнийг татаад авчлаа. Тэгснэ арьсыг нөмсөд гараад ирнэ. Бас л эвгүй харагдаж байна шүү. Гэртээ ортол эхнэр нь "Эдгар, арьс чинь унжчихсан байна." Ингэсэн чи хамаг арьсаа хоошин татснаа. "Одоо яаж вэ? Дэрдэж байна уу?" Гэтэл эмхтэй ухаан алдаад унчлаа. Тэр үеэр нөгөө цагдаа мэдүүлэг өгөөд байж байна. Манай цагдааг нөгөө нөхрийг түлхсэн гэж хартаад байгаа бололтой шүү. Тэгсэн нэг эмхтэй орж ирээд "Би чамд итгэж байна. Лаура Вивер, шүүх эмнэлгийн орлогч шинжээч.
чамд үзүүлэх юм байгаа. Намайг 26 дугаар моргоос олоорой. Гэт Гэлс хэлчихэд гараа явчлаа. Тэгсэн үүдэнд Кейтэй таарах үед Кей түүний ой санамжийг устгахчлаа. Кей гаднаас орж ирнэ. Кей, чи тэр зэвсгийг харвал таних уу? Тэр чамд өөр ямар нэг юм хэлсэн үү? Таньна. Тэр дэлхий сөнөх гэж байна гэж хэлсэн. Тийм үү? Тэгвэл хамт явцгаая. Ажлыг чинь зөгцүүлчихсэн. Тэгсэн дарган тэндээс. Сайн ажиллаа, Эдвардс. Кейч амар гар вэ шүү. Тэгэхээр манай залууг Эдвардс гэдэг байх нь манай киноны нөгөө голдор. Кей түүнийг дагуулад гарлаа. Машин дотор явж явах үедээ Эдвардс. Өөрөө ер нь хий юм бэ? Би дэлхий дээр байгаа харь гаргийнхны зөвшөөрлийг олгож, тэднийг цагдаж, араас нь хянж байдаг тусгай албаны хүн. Ингээд шууд хэлчихэж байна шүү. Тэгээд тэр хоёр зорьсон газараа ирж байна. Цагдаагийн мэддэг газар бол та Эдвардс. Би ороод шуудхан хариултаа олоодох юм. Эдвардсыг дэлгүүрлөө орох үед худалдагч таньж байна. Араас нь Кей гаднаас ороод иртэл бүр айж байна. Кейг бас таньдаг бол та Кей түнд. Джейпс, чи яагаад бидэнд өөрийнхөө нууц бизнесийг харуулж болохгүй гэж 3 тоолъё. 1 2 3 гэснээр толгойг нь зад будчлаа. Цагдаа шууд Кей рүү буу тулгаж байтал нөгөө Джипсийн толгой дахиад ургаад гараад ирлээ. Бас нэг хайр гаргийн нөхөр байж ширээн дээрх нэг товчоод артал лангуун тэр чигтээ өөрчлөгддөг. Яг үнэндээ харийн зэвсгийн 8 чин байсан юм байна. Тэгээд нөгөө өгтөг харийн хүнд байсан бууг хайлаа. Джипс рүү. Тэрний байна хэн байсан юм? Чиний бүх бараг хураалаа. Дахиад зарвал толгойч нь ургахгүй болтол буудсан шүү. Би ч гэсэн чонтой ярихаар ирнэ мэдв. Тэгээд манай хоёр гарлаа. Эдвардсын царайн сонирн болцсон байна. Харсан зүйл нь шоконд оруулсан бололтой шүү. Кей харин нөгөө төхөөрөмжөөр саяны үйл явдлыг мартуулчлаа. Дараа нь тэр хоёр нэг газарт хамт сууж байна. Кей өөдөөс нь утга учиргүй ээнийгээ цуугаад байна шүү. За миний явах цаг болчихж. Чи чинь хэн бэлээ? Маргааш өглөө 9 цагт энд уулзъя. Гэт нэг цаас үлээгээд явчлаа. Нөгөө талд фермийн сарвчин шавж устгалын газрын хүн явж байна. Тэгсэн нөгөө харийн нөхөр гаднаас ороод ирлээ. Чи энд юугаа хийж байгаа юм? Хортон шавж устгахаар ирлээ. Танд эднэр асуудал болохгүй байна уу? Шавжаа. Би өөрөө зогцуулчихъя. Гэснээр хорийг нь ам руу хийжлээ. Тэгэд машин руу нэстэг тавга түрээд оруулж байна. Тэр үеэр нөгөө цагдаа маань хаягийн дагуу хүрээд ирсэн байна. Цахилгаан шатнаас өөр зүйлгүй сонирн байшин байж шүү. Тэгэд цахилгаан шатнд суугаад явлаа. Цахилгаан шат зогсоод артлын хаалган онгойно. Мань хүн мэддэгвэ. Тэгсэн тэр өрөөнөөс чи хоцорлоо. Суу. Баахан цэргийн өвцтэй нөхдүүд байна. Манай хүн ороод суулаа. Намайг зэт гэдэг. Та нар хамгийн шилдэг нь болохоор энд байна. Та хэдээс шалгалт аваад хамгийн сайныг нь сонгох болно. Тэгсэн манай Эдвардс гараа өргөд. Уучлаарай. Та нар бүгд мэдэж байгаа юм шиг байна. Гэхдээ бид яах гэж энд ирсэн бэлээ? Цэргүүд дундаас нэг цэрэг нь гараа өргөд босч ирсэн ээ. Дэслэх Дженсен, West Point-ийн он сурлагтан. Эрхмэ. Та шилдэгүүдийн шилдэг. Хамгийн шилдгийг нь хөссөн учраас бид энд байна. Тэгснэ манай Эдвардс руу сони харснаа суучлаа. Манай Эдвардс царын шоолоод энийгээд байна. Ахмад Америк ирсэн юм шивдэ. Шилдэгүүдийн шилдэг чиг шиг. Тэд энд яах гэж ирснээ мэдэхгүй байгаа юм биш үү? Гэхдээ та нарт инээдтэй биш байгаа бол та тийм үү? Тэгээд шалгалт нь эхэллээ. Эдвардс шалгалтын цаасаа дэлгэх гэтэл ураад хайчлаа. Тэгээд харандаагаараа нээх гэтэл харандаагаа сугалчлаа. Харандаагаа нийлүүлж өрөөд бичих гэсэн нэг л болж өгдөггүй. Бүгдээрээ нэг л бичих боломжгүй нөхцөлд байгаад байна. Тэгээд манай хүн голд байсан ширэг таттал өрөөгөр дүүрэн гяхтнах дуу. Дараа нь буудлахын бэлтгэл хийж байна. Эдвардсаас бусад бүх цэрэг тэнд гарч ирсэн мангасуудыг буудаад байна. Эдвардс буудахгүй байж байгаад харж ирж байснаа буудтал бэлтгэлийг шууд зогсоочлоо. Гаднаас бэлтгэл хариуцж байгаа хүн орж ирсэн ээ. Чи яагаад энэ бяцхан Тифанийг буудчихв? Гэсэн чи Эдвардс нэг жоох охиныг буудчихжээ. Яагаад буудснаа тайлбарлаа. Цагаан арьстай 8 настай охин квант физикийн ном бариад шөнөөр мангасуудын дунд алхаж байна. Би лав тэрнийг ямар нэг зүйл хийх гэж байна гэж бодож байна. Зэд толгоогоо сэгсэрснээ гараа явчлаа. Кей рүү очиж байгаа юм байна. Зэд тэр чи яг уу мэрэгжилдээ сайн л юм байна. Гэхдээ энэ хөө тэр амтныг явган гүйж байгаад барьчихсан юм шүү дарга. Чи юу хийж байгаагаа өөрөө мэдэж байгаа гэж найдаа. Ингээд эргээд өрөөнд ороод. За сүүлийн шалгалт. Ингээд өрөөнөөс дагуулад гарч байна. Үүдэнд нь Кей хүлээж байна. Эдвардс тавц өгөөд өөр тийшээ дагуулад алхлаа. 1950-ад оны дундуур засгийн газрын хөрөнгө оруулалттай харь гэргийнхэнтэй холбоотой нэг төсөл эхлүүлсэн юм. Байгууллагынхаа түүхийг Эдвардст ярьж өгöd bay шүү. Тэгсэн нөгөө залуусын ой санамжийг устгаж байна. Үргэлжлүүлэн 1961 онд бид нууц гэрээ хийсэн. Дэлхий дээр нууцаар оргинохоор маш олон харийнхан ирдэг. Эдвардс тэнд нөгөө зээдгээд залууд баярлаа гэж хэлчихээрэй. Хаалга хаана вүлээ? Би явлаа. За. Би кофе явмаар байна. Чи явах уу? Гэт нэг өрөөр ортол харийн амтд байж байна. Эдвардс нэг л итгэж өгөхгүй байсан итгэх шиг боллоо. Дараа нь тэр хоёр гадаа ярилцаж байна. Дэлхий дээр 1500-аад харийнхан бий. Ихэнх нь Манхэттенд байдаг юм. Тэдний олонх нь мөрөөрөө амьдарч байгаа. Хүмүүс тэнийг биш шүү дээ. Тэд мэдэхгүй гэж үү? 1500 жилийн өмнө хүмүүс дэлхийг ертөнцийн төв гэж бодож байсан. 500 жилийн өмнө тэд дэлхийг хавтгай гэж бодож байсан. Харин чи 15 минутын өмнө
өөрсдийгөө ганцаархна гэж бодож байсан. Маргааш юу болохыг хинч мэдэхгүй. Тэгээд өөр ямар нөхцөл байдал байгаа вэ? Чамайг хинч амьдарч байсан гэдгийг мэдэхгүй. Бүх мэдээллийг чинь устгана. Чамд маргааш болтол бодох хугацаа өгье. Ингээд шууд санал тавьж байна. Эдвардс хүндхэн шийдвэрийн өмнө үлдлээ. Сууж байсан сандал дээр өдөш болтол эргцүүлж суулаа. Маргааш өглөө харин Эдвардс цоглог гих чинь нөгөө газараа ирж байна. Цаглаган шатанд Кейт таарангуудаа. Би зөвшөөрлөө. Гэхдээ намайг хүү минь, залуу минь гэж дуудахгүй шүү. За. Яг одооноос чамд ур чадварын талаар нарийн заах болно. Ингээд жинхэнэ төв байрлал нь орж ирж байна. Энэ тэндгүү харийнхан байж байна шүү. Дэлхий дээр зочилж ирж байгаа харийнхны шалгалт байна. Тэр авийг нь Кей танилцуулж байна. Нэг дэлгэцний өмнө ирээд. Энэ газрын зураг дэлхий дээр байгаа бүх харийнхныг харуулж байдаг юм. Ялгаатай харагдахгүй байгаа биз? Эдвардсын араас зэд. Эдвардс явж ажлынхаа хувцсыг өмс. Эдвардст хувцсны шүүгээ бэлдсэн байх шүү. Түүн дээр нь Жэй гэсэн үсэг байж байна. Одооноос тэр ажилтан Жэй болж байгаа юм байна. Ингээд Кей түнд ажлын зааварчилгаа өгч байна. Кей, онцгой ажилтны хувцс өмсөх хэрэгтэй. Чи бидний заасан газар амьдарч, бидний заасан газарт л хоол идэх хэрэгтэй. Чамайг тодорхойлох бичиг баримт гэж байхгүй. Эдвардсын бүх мэдээллийг устгаж байна. Кей, одоо чи системээс гадуур амьдардаг нэгэн болсон. Бид бол хар хувцснууд. За ингээд Эдвардс бэлэн боллоо. Харин нөгөө талд харийн нөхөр нэг хөгшин мууртай эрийг ажиглаад байж байна. Тэгсэн тэр нөхрийг дагаа явчлаа шүү. Тэр үеэр Эдвардс болон Кей нар Зэттэй хамт түүний өрөөнд сууж байна. Тэгсэн зөрчил үсээд Кей Эдвардс хоёр явхаар боллоо. Ингээд Эдвардсын анхны хэрэг гараад машиндаа суутал. Бүсэл. Жоохон соёлтой харьцсан бол хариу нь өөр байх байлаа. Бүсэл гуйж байна. Чи өөрийгөө гимтэж байсан юм уу? Тэгсэн огцом ухраад дараа нь огцом ураг шилжлээ. Бүсээ зүүгээд байсан нь ийм учиртай байжээ. Наанавага улаан товчон дээр хязээж хурж болохгүй шүү. Нөгөө тал тарин харийн нөхрийг дагаж байсан өвгөн нэг хоолны газар ирж байна. Хүнтэй уулзахаар ирсэн бол та их л дотн байж байна. Эрхмэ, та аюулд ороод байна. Би сая энд газардсан. Бид таныг аюулгүй явуулах хэрэгтэй байна. Тэр намайг энд ирснийг яаж мэдэж байгаа юм? Миний бодож байгаа зүйл энэ мөн үү? За тэгэхээр энэ хоёр ч гэсэн харийнхан болж таарлаа. Хөгшөөрөө авчирсан зүйл нь чухал зүйл юм шиг байна шүү. Тэгсэн биса зөөгчин дөр төврээд нөгөө хоёрын хоолыг авчирж өгч байна. Нөгөө хоёр нь Аркилианы эзэнт хүрэн мөнх орших болтугай. Галактикийн аюулгүй байдлын төлөө гээд уртгаа тулгатал хоолыг нь өгч байна. Баахан шавьчтай хоол байна шүү. Хөгшөөр таньчлаа. Биднийг аллаа гэд чи галактикийг олж чадахгүй. Чи нэгийг л зөв хэллээ. Галактик гэдэг их чухал зүйл юм шиг байна. Биса харин нөгөө хоёрыг үгийн зөрөгөө алчлаа. Ширээн дээрээс нь нөгөө зүйлийг аваад замдаа таарсан хүн болгоныг түлхэж унгаад явна. Тэр үеэр харин Кей нэг машин зогсоожсон шалгаж байна. Би ч угарамта. Манхэттен руу орох хоройтой. Хайж гэж байгаа юм битэ. Юу, манай эхнэр төрөх гэж байгаа юм л та. Кей тэнд. Чи надтай хамт тийшил. Чи хараа эхнэрийг нь харж бай. Эдвардс эхнэрийг нь хараад үлдлээ. За, амьсгалаарай. Хөөе Кей, энд нэг юм гараад ирлээ. Кейг байцаалд авчих хооронд цаана нь Эдвардс ёстой алуулж байна. Тэгснэ нэг юм тэврээд чидэгчлээ. Нөгөө хоёр нь гүүгээд очтол хүүхэд нь төөрцсөн байж шүү. Бурхан минь гэж Кей энэ үннийг хэлэхэд нөөрлөө гуйлагчлаа. Үнэхээр өхөрдөм юм. Тэгэд манай хоёр цаашаа явцгаалаа. Кей баахан сонь аваад яваад байна. Хэргийн шинэ материал цуглуулж байна. Шинэ материал хэрэгтэй бол Нью-Йорк Таймс сонь аваарай. Би чамайг шинэ материал хайхын тулд сонингоос гарчиг хайна гэж бодсонгүй. Би хайгаагүй. Олчлоо. Тэгсэн манай нөхрийн арьсыг харийн хүн авсан гэсэн нийтлэл байж байна. Тэгэд манай хоёр нөгөө шавж ирсэн байшингийн гадаа хүрээд ирлээ. Эхнэр нь нэлээд дурамчхан чиглээ. Манай хоёрыг гэртээ оруулна. Цагдаа нар миний хэлсэн бүх зүйлийг бичсэн ч заримд нь итгээгүй. Тэр яг л Эдгарыг өмсчихсэн юм шиг харагдаж байсан. Тэр өөр зүйл чамд хэлсэн үү? Тэр намайг ус хийгээд өг гэсэн. Чикэртэй. Кей шилээ зүүж эмэгтэй ой санамжийг устгаад шин зүйл хэлж байна. Эдвардс нэмээд цаадах чинь нэгэнд явчихсан юм чинь хот руу явж сайхан гудал хувцас аваад өөртөө санаа тавьж нүүрэндээ иллэг хийлэг. Кей гараад нэстэг тавг унсын хэсгийн хөрсийг шинжилдэг. Шинжлэхдээ ногоон л биш шүү. Ногоон л биш. Гэсэн чинь ногоон өнгө төхөөрөмжн дээр нь гарчлаа. Аллахын машин хүн дүрстэй болчихсон гадуур явж байна. Оюула мөрлөхөө моргоос эхлэе. Нөгөө тал тэр моргт хөгшөөрийн цогцос ирж байна. Муурн цуг явж байна. Шинжээч цогцыг нь шинжээд байж байдаг. Энэ шинжээч нөгөө Эдвардсыг байцаалд өгч байхад орж ирсэн лавра байдаг. Манай хоёр моргт ирлээ. Кей, бид цогцсуудыг шалгах хэрэгтэй байна. Ямар нэгэн юр бусын юм байна уу? 3 цогцос байна. Тэдний эхнийх нь хэвэн. Хоёр дахьыг нь би та нарт үзүүлье. Арга ясных нь бүтэц их өөр. За би үзээдхий. Та хоёр нөгөөдхийг нь үз. Кей тэр цогцыг үзэхээр үлдлээ. Нөгөө хоёр нь цаашаа хөгшөөрийн цогц дээр хүрээд ирдэг. Тэгснэ хамт биеийн дотор нь гараа хийж үзлээ. Чи мэдэрв үү? Биеийн дотор нь юу ч байхгүй байгаа үсттэй. Би энийг ямар нэгэн зүйлийн тээвэрлэгч гэж бодож байна. Мэдхгүй байна. Чи ч гоё нүдтэй юм а. Чи намайг ажлынхан дараа юу хийдгийг мэдмээр байна уу? Энэ хоёр бие рүүгээ жаахан хандраад байна шүү. Тэгсэн цаанаас нь Кей дуудаж байна. За, чи юу гэж бодож байна? Тэр нэг тийм үгэгстэй хатан хан шиг дүр төрхтэй юм. Үгүй ээ. Би ихэн талаар асууж байна. Тэр үнэхээр төгс бие
хэлэхдээ үгүй ээ. Би цогцсны талаар асууж байна. Хөөрхий. Манай хүн эмч үсгүүг яриад байжээ. Эдвардсыг эмч дахиад дуудлаа. Тэгсэн нөгөө цогцсны чихэн дээр нь төмөр зүйлээр хадагчихсан байна. Эдвардсыг хүрэх үед толгой нээгдэж байна. Дотор нь жинхэнэ харийн хүн байж байна шүү. Харийн хүн дуу султайхан. Тэдэнд сэрэмжлүүлэх хэрэгтэй. Аимшигтай аратан дэлхий дээр ирсэн байна. Тэр яах гэж ирсэн юм? Тэр Хуур Music Festival-ыг үзэх гэж ирсэн байна лээ. Би хэлсэн шít. Хитрхи гоё юм хийгээд тийм ээ гэж. Тэгээд багтал зуны сайхан өдөр гачууртын агаарт Монгол шилтгэн цогцолборт хурд харанг Никитон Нисванс хүү хамтлагийг цуглуулад гадаадаас лаглаг дуучид авчираад нэмээд рок pop хипхопын зөндөө олон артистууд ирэхэр чинь тийм гоё юм хийхэр чинь харийнхан ч эрнэ үсттэй. Тэгвэл түүнийг Монголоос олж болох хэрэггүй. 6 дугаар сарын 26-27-нд гачууртын Монгол шилтгэнд яваад ичих юм бол яг тэнд байж байна. Тэндээс шууд байраарай. Орионы бүс дээрх галактикийн дайнаас сэрэмжлүүл. Энэ юу гэсэн үг юм бэ? Харин хүн амьсгал ураачлаа. Кей хурж ирээд шилээ зүгээд Лаурагийн ой санамжийг устгагчлаа. Аль хэдийн талбарыг зэгцэлэхээр хүмүүс ирдсэн байна. Кей тэнд аз жаргалтай дурсамжүүлтэйгээрээ. Нөгөө талд биса машин дотроо нөгөө ширээн дээрээс авсан зүйлээ задалтал. Дотроос нь баахан алмаз гараад ирлээ. Гэхдээ хайж байсан зүйл нь биш болол та. Биса хаана байна? Уурлаад байна шүү. Тэр үеэр нь Кей Эдвардс хоёр ажлын байран дээрээ ирчихсэн байна. Кей компьютероос нэг эмэгтэйг хараад байна. Чухал хүн болол та хараад байж байтал араас нь Эдвардс. Хөөрхий эмэгтэй байна. Ууртай залуу үүн дээр анхаарлаа хандуулдаг байх нэ. Тэгээд яасан? Тэр хүнтэй гэрэлчихсэн үү? Кейн хайртай эмэгтэй нь болтой шүү. Цаанаас нь зэд дуудаж байна. Тэгсэн нөгөө үхдэг харийн нөхрийн улсаас хөлөг онгоц ирдсэн дууд шуудан илгээж байна. Мань нөхөр хунтайж нь байсан юм байна. Тэгээд яаралтай хөдөлцгөөлөө. Зевсгийн агуулга дээр ирээд Кейнийг том бүү яриад 4G атом гээд яг Эдвардст өгөх гэж байгаа болов уу гэтэл. Маа шуугант зарцсан. Юу вэ? Энэгээр чинь би яах юм? Нөгөө тал Бесаныг үн дэдлийн дэлгүүр дээр ирээд буулгаж өглөө. Нэг юм хайгаад байгаа болтой шүү. Тэгснэ нөгөө харийн хүнийг мууртайгаа ахуулсан зургийг хараад нэг юм ойлгох шиг боллоо. Тэгсэн машиныг нь ачиж байна. Яарч очоод буугаар айлах гэтэл нөгөө машин ачигч нь зөрүүлээд буу харуулснаа. Болж үз. Сурцтай юм байна шүү. Тэр үеэр Эдвардс К2 үн дэдлийн дэлгүүр дээр ирж байна. Бас нөгөө муурны зургийг харж байх үед нэг чимээ гараад гадаг шартал Бяса явж байна. Эдвардс шууд буудтал хоошо шидэгчлээ. Жижигхэн гээд байсан буу нь мангар өвчтэй буу байна шүү. Эдвардс тэр мөн байна. Эдгарын хувцсыг өмссөн шавж мөн байна. Ингээд араас нь хөөлөө. Гарч ирээд буудаад дахиад хоошоогоо шидэгчлээ. Босоод араас нь хөөж байгаа дахиад буудтал өөр машин оноод өөрөө бас хоошо шидэгдээд хүний машины цонхыг хагалчлаа. Кей татж усгоод бид олон нийтийн газар Зевсгээ хэрглэж болохгүй. Чи мартчихаа юу? Харь гаргийн хөлөг ирчихсэн байгаа үсттэй. Үргэлж харийн дайсан байсан. Эсвэл энэ гаргийг сүрүүлэх гай гамшиг байсан. Аз жаргалтай амьдарж байгаа эдгээр хүмүүс юу ч мэдэхгүй. Бесанд санаа зовлтгүй. Хөлөг нь энд байна. Хүмүүсийг мэдгүй хаагурч ээгцүүл болдог болтой шүү. Төврүүгээ цэвэрлэгээ хийх талаар мэдэгч байна. Тэгс нөгөө хөлөгтэйгээ ирсэн харийнхан чинь галактикийг өг гэсэн зурус илгээсэн байна. Тэр галактик гих чинь их л чухал зүйл болтой шүү. Нөгөө талд Беса сонин зардаг хүн дээр ирээд чи цогцос хаана хадгалсан бай? Би мэдэхгүй шүү дээ. Хүүр хадгалах газар л байлгүй дээ. Явахдаа нэг сонио аваад явчлаа. Тэр үед Кей Эдвардс хоёр нэг нохотойгоо байгаа эвгүй царайтай хүн дээр ирж байна. Эдвардс би таах уу? Энэ бас харийн хүн ойлгомжтой харагдж байна. Яасан? Асуудал байна уу? Гэсэн чинь нохоо нь харих байсан юм байна. Кей шууд барьж авт сэгсрэнгүүтэй. Фрэнк Бяса яагаад галактикийг хайгаад байгаа юм? Орионы бүс гэж юу юм? Галактик бол сансар огторгууг хамгаалагч. Тэр дэлхий дээр байгаа. Яахаараа тэр дэлхий дээр байдаг юм? Яаж багтдаг юм? Чиний бодож байгаа зүйлс чиний бодсон шиг байдаггүй юм. Кей Эдвардс хоёр бодлоо. Харин Эдвардс Фрэнки араас харж байтал тэр нэг муур руу хуцах үед нөгөө зурган дээр байсан муурыг саналаа. Тэр үед морогт өнөөх эмч үсгүй мууртай хамт байж байдаг. Тэгсэн муурны хүзүүвчин дээр Орион гэдэг нэр байж байна. Тэгэд хүзүүвчинд байгаа зүйлийг хартал галактик харагдаж байна. Тэгэхээр муурандаа нууцсан байжээ. Тэр үед тэр морогт Беса ирж байна. Хонхлаараад байж байтал моргийн ажилтан гарч ирлээ. Ирснээ шууд нэг ялаа алчлаа. Беса сонь хараад байна шүү. Миний найз саяхан нас барсан юм. Түүнд нэг тижээвэр амтан байх ёстой. Тэр миний хувьд их чухал юм л да. Надад өгөөч. Амтныхаа бичиг баримтыг харуулаад ав. Гэт дахиад нэг ялаа алчлаа. Беса уурлаад дахиад битгий ал. Ажилтан дахиад алснаа. Тэгвэл яана гэж Беса бүр уурлаад битгий алаад бай. Баахан шавж түүнээс унлаа. Ажилтан тэгсэн бүр шавжны хор гаргаад ирлээ. Үүнийг харсан шавж бүр ууралж байна. Энэ үед моргт Кей Эдвардс хоёр ирж байна. Тэгсэн дотор нь аль хэдийн Беса Лаурагаас муурны талаараа суугаад хан руу түлхэж байна. Яг чирээд явж байтал Эдвардс хонхт арж таарлаа. Беса сонсонгуудаа бэлчлээ. Эдвардс шууд яваад очино. Эдвардс өчигдөр нэг цогцтой хамт муур ирсэн. Тэр гэмт хэргийн гэрч байгаа юм л да. Бид ярилцах гээд. Би муурны талаар мэдэхгүй байна л да. Гэхдээ би тантай хамт явмаар байна. Яг одоо надад танд үзүүлэх нэг юм байна. Эдвардс Поролыг нь ойлгосонгүй. Тайвшраа бүсгүй минь. Энэ хооронд Кей ороод ирсэн. Тамиг
Кэйг асаах гэтэл дээрээс нь Бясаны шүл сунж байна. Дээш харсан чи ажилтан байж байхан тэр Кэй байдал биш тэснийг мэдлээ. Тэр үеэр нь Эдвардс Поролыг нь ойлгох шиг боллоо. Бууга гарах гэд бэлдэн. Үүнтэй зэрэгцээд муурч гараад ирлээ. Бяса угсхийгээд муурнаас хүзүүний зүйлтийг нь аваад лавраг барьцаалчлаа. Эмч Эдвардс руу чи чин тэнэг юм уу? Ойлгохдоггүй мө? Чи яг л согтуу хүн шиг байсан шүү дээ. Бяса эмчийг аваад зугтаачлаа. Такси булааж аваад нөгөө сониноосоо нэг газар руу заагаад лаврагаар бариулаад явлаа. Манай хоёр гараад ирсэн чи аль хэдийн оройчжээ. Эдвардс явган араас нь гүйлээ. Кэй тайван гихч нь алхаж байна. Харамсалтай нь аль хэдийн оройтсон байна. Бясаг алдчихж Кэй Эдвардсын араас ирээд төв байрлуугаа явцгаадаг. Тэгсэн ирсэн харийнхан нь галактикийг өгөхгүй бол дэлхийг устгах гэсэн зурус илгээдсэн байна. Тэгээд бүр 1 цагийн хугацаанд үлдсэн гэж байна. Бясаны сууж болох хөлгийг хайцгааж байна. Тэгсэн Эдвардс нэг тийшээ харж байгаад "Хөөе өгшчүүлээ. Энэ одоо үртэл ажиллах уу?" гэсэн барилга дунд нуусан хари хөлөг байхан тэр. Нөгөө тал нь Бяса аль хэдийн тэр газарт ирж байна. Бяса "Хол газар явна. 100 ширэхтэй" гэд лавраг чирээд аваа явчлаа. Тэр үед манай хоёр товч зам хайж байна шүү. Туннел рүү орсноо Кэй. Улаан товчийг санаж байна уу? Одоо дарсан чи энэ нь тийрэлтэд хөдөлгүүр байсан юм байна. Залуу хүн байна да. Ажлаа 100-аатай хийх хэрэгтэй. Хөгжим тавь гэд Элвис Преслигийн дуунаас тавилаа. Эдвардс ч хэцүү нөхцөл байдалд явж байна. Нөгөө талд Бяса хөлөг рүү авирах гэд өгсөж байна. Харин Лавра "Би үлдмээр байна" гэд хашгирсан Лавраг шууд шидчихлээ. Лавра модон дээр тогтоод үлддэг. Манай хоёр харин нөгөө газар хүрээд ирлээ. Машинаасаа лаг том буу гаргаад ирлээ. Харин төв байран дээр дэлхий сүрэхэд 8 минут үлдлээ. Ингэж байна шүү. Баг хугацаа үлдсэн байна. Бяса хөлөгтэйгөө хөөрөөд хөдөлчлөө. Манай хоёр хойноос нь бууга бэлдэж байгаад нэг зэрэг бууддаг. Хөлөг сүрээд унаад ирлээ. Дотроос нь Бяса гарч ирээд өөрийнхөө жинхэнэ төрхийг ил гаргаж ирнэ. Тэгээд манай хоёрын бууг булааж аваад түлхээд унгаачлаа. Кэй "Юу ч болсон тэрийг дэлхий дээр үлдээгээрэй. Би явж бууга буцааж авлаа." Тэгснэ Бясаны хойноос явж очлоо. "Чи бол муу эзний шимэгч хорхоо. Намайг эд аль үедэх" гэж өдсөр байгаад идүүлчлээ. Эдвардс уурлаад араас нь чулуу шидлээ. Галтай мод өрөөд яваад очлоо. Нэмэр байсангүй. Эдвардсыг шидэд дараагийн хөлөг рүү авирч байна. Тэгсэн Эдвардс тэнд байсан жомнуудыг хараад нэгийг нь бяцсан чинь Бяса сонсоод уурлаад эргээд харж байна. Эдвардс "Оо, саяных үеэлч нь байсан уу? Эсвэл нагаз агчин байсан бах тийм ээ?" гэд өөр нэг жом бяцалтал. Бяса уурлаад буугаад ирлээ. Тэгсэн дотроос нь Кэй буудаад гараад ирдэг. Тэгээд төв байрлууга галактикийг авсан. Одоо өглөө гэж цаадуулдаа хэл. Тэгсэн нөгөө Бяса чинь бүрэн үхээгүй. Яг Эдвардсын хойноос барих гэд босоод ирлээ. Харин Лавра маань буудчлаа. Тэгээд дараа нь ажлынхаа үүдэн дээртэл Кэй ой санамж устгагчаа гаргаж ирлээ. Эдвардс "Тэр эмэгтэй хүнтэй ярихгүй дээ. Өгсөн хүмүүстэй л ажилдаг шүү дээ." "Үгүй намайг." "Юу? Би чамгүйгээр энэ ажлыг хийж чадахгүй шүү дээ. Өдөр, сар, жил үргэлж нүүрлүү нэгц харуулж байгаарай." Эдвардс хүлийн зөвшөөрлөө хар шилээ зүүж байгаад дарахад бэлэн боллоо. Кэй "Дараа уулзъя." "Үгүй чи уулзахгүй" гэд төхөөрөмжөд арлаа. Төхөөрөмж анивчтай зэрэгцээд Нью-Йорк Таймс-ийн сонингууд гарч байна. Өнгөрсөн өдрүүдэд болсон зүйлс мэдээ болоод гарцсан байна. Хамгийн сүүлд Кэй нөгөө зургийг нь хараад байсан эмэгтэйтэйгээ хамт сонин дээр гарчихсан байна. Гарчхан дээр нь 35 жилийн дараа Комноос Серси эргээд биччихсэн байна. Яг энэ сонинг Эдвардс харж байхад хойноос нь Лавра "Жэй, зэд залгаж байна. Чикаго Буллсын тоглолт руу яв гинэ." Лавра маань хар хувцснуудын нэг болчихжээ. Энэ түрээд кино маань дууслаа. Киночд байлаа.